Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Номин гэдэг би англи хэлний хичээлийг 7 хоног бүр өөрийн Номинтой хамт YouTube сувган дээр оруулдаг байгаа юм шүү. За, та бүхний англи хэл маань дунд буюу түүнээс доош шатанд байгаа болвол миний хичээлийг цаг завтай үедээ сонсож өөрийнхөө англи хэлний мэдлэгийг дээшлүүлцгээгээрэй. За, энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ бага зариг дүрмийн хичээл орохоор бэлтгэсэн юм а. Ямар дүрм бэ гэхээр countable болон countable noun буюу тоологдох бас тоологдож болохгүй ямар нэр өгнүүд байдаг вэ гэдгийг хоёр хичээлд хувааж орох юм а. За, uncountable noun гэдгээс нэхлэе. Uncountable noun гэдэг маань болохоор үргэлж олон цаг дээр явдаг, олон цаг дээр байгаа хэдий ч нэг цаг дээр байгаа юм шиг дүрм нь илэрхийлэгдэж байдаг дүрмээр явдаг үгнүүдийг хэлдэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол нэг байна уу, олон байна уу гэдгээс шалтгаалаад үгийн төгсгөл өөрчлөгдөхгүй, түүнийг ашиглаж байгаа дүрм өөрчлөгдөхгүй үгнүүдийг uncountable nouns гэж нэрлэдэг юм байна. За, uncountable nouns дотор юу ордог вэ гэхээр маш энгийнээр ойлгох юм бол 1, 2, 3, 4 гэж тоолж болохгүй зүйлүүдийг, тоолох боломжгүй зүйлүүдийг хэлдэг юм байна. За, жишээлх юм бол шингэн зүйлийг хэлдэг. Water буюу ус, coffee, эсвэл milk гэдэг ч юм уу. 1 ширхэг сүү, 2 ширхэг сүү, эсвэл 3 ширхэг ус, 4 ширхэг ус гэж байдаггүй, зүгээр л ус гэж байдаг тийм үү? Тийм болохоор ус гэдэг маань ус буюу ямар нэгэн шингэн зүйл маань бүгдээрээ uncountable noun дотор ордог юм байна шүү. Түүнээс гадна water is, waters гэж хэлдэггүй, зүгээр л water, ус, is яг энэ нэг тон дээр байгаа юм шиг дүрм нь үйлчилдэг гэдгийг та бүхэндээ жишээгээр ингэж тайлбарлах болох нэ. Water is pure. Цэвэр ус бол цэвэр гэж үү. Coffee is too strong гэдэг юм бол кофе маш чанга байна гэж хэлж болох нэ. За, дараагийнх нь болохоор ширхэг нь тоологддоггүй эсвэл ямар ч ширхэхгүй нунтаг зүйлүүдийг хэлж болдог. За, жишээлх юм бол flour буюу гурил. Эсвэл sugar. Тоолж болох хэдий ч төдийлөн их тоолдоор байдаггүй, ер нь тоон тийм чухал биш зүйлүүд бас орж болох юм тийм ээ. Нунтаг зүйлүүд сахар, элсэн жихэр, давс, өөр нэг кофе бин байдаг тийм. Кофе бин кофений үрийг бид нэр ширхгээр нь тоолж хийдэггүйтэй адилхан энэ маань beans гэж явд юм байна шүү. Үргэлж олон тоон дээр явдаг бас нэг uncountable noun маань бас шингэн, нунтаг, дараагийнх нь агаар, газ юмуд хэлдэг. За, жишээлх юм бол air гэж байдаг болохоос airs гэж бол байдаггүй. Air гэдэг нь болохоор агаар гэж байгаа тий. Агаарыг бид нэр хизээж тоолж болохгүй. Тийм учраас air is fresh today. Airs are гэсэн юм байхгүй. 2 airs, 3 airs гэсэн 1 air гэсэн юм байхгүй. Airs гэж байдаг тий. За, энийг бас газар илэрхийлдэг юмнуудыг бас uncountable noun дотор оруулж болдог байна. За, дараагийнх нь цахилгаан тий. Цахилгаан, хөгжим, өөр юу гэдэг мөнгө. Тэр болгоныг мөнгө л гэж байдаг, цахилгаан л гэж байдаг болохоос нэг цахилгаан, 2 цахилгаан, 3 цахилгаан, 2003 мөнгө гэж нэрлэж болтгоо тий. Энэ болгоныг бас та бүхэн маань хэлээд аваарай. Ер нь бодоход тоолж болтгоо л зүйлүүдийг бол uncountable noun гэж нэрлээд тэр дүрмээр ашиглагддаг юм байна. За, дараагийнх нь болохоор abstract noun гэж нэрлэдэг. Abstract noun гэдэг маань болохоор мэдрэмжүүдийг хэлдэг. Мэдрэмжүүд бас багтдаг байна. Happiness, sadness, motivation, lack гэсэн үгнүүд байгаа тийм. Энэ маань юу гэнэ гэхээр аз жаргал, гунигтай байдал, мотивац, сэтэлжүүлэлт алсгүй болоод юу гэдэг аз тийм. 1 аз, 2 аз гэж байхгүй, 2 сэтэлжүүлэлт, 3 сэтэлжүүлэлт гэсэн юм, 1 аз жаргал гэсэн юм байхгүй шүү дээ. Яг л тэр үг маань байгаагаараа хэрэглэгддэг учраас энэ үгнүүдийг ч гэсэндээ uncountable буюу тоолж болохгүй үгнүүдэн дотор оруулдаг юм байна. За,
ингээд эднийг хэмжиж болохгүй 1 2 гэж хэмжиж болтгүй гэж би хэллээ шүү дээ сая. Тэгтэл энийг ингээд хязгааргүй бол биш тийм ээ. Ямар нэгэн байдлаар хэмжиж байдаг. Тэдний хэмжих нэг чинь юу байдаг юм бэ гэхээр some баг зэрэг тий. A little bit. Тэ бас л баг зэрэг гэсэн үг тий. Асгол бол piece of, bit of гэж бас хэлж үг. Piece of гэж хэлж болдог. A piece of happiness гэх юм бол аз жаргалын одоо нэг гихчүүхэн хэсгээс. A moment of sadness гэх юм бол хоромхон зурах одоо гунигтай байдал тий. Асгүй бол cup of гэж бас хэлж болдог. Ямар нэгэн хэмжигдэх нэгжинд хийгээд тэрнийгээрээ хэмжих бас боломжтой байдаг тий. 1 liter of milk гэж хэлж болж байна. 1 литр milk сүү гэж хэлж болж байна. Нэг аяг кофе гэж хэлж болж байна. 1 kilogram of flour гэх юм бол 1 кг гурил гэж хэлж болж байна те. 1 2 гэж тоолгооч гэсэндээ бусагт хэмжигдэх нэгжүүдээр бас эдгээр одоо тоолж болохгүй нэр өгнүүд маань бас хэмжигдэж байдаг юм шүү гэдгийг би та бүхэндээ давхар сануулж хэлмээр байна. Энэ өгнүүд маань болохоор дөрмийнхаа хувьд ямар нийтлэг шин чанартай байг гэд одоо нөгөө нэг тоолж болдог юунуудаасаа нэр өгнүүдээсээ ямар нийтлэг шин чанартай байг гэдгийг та бүхэндээ одоо хэлж танилцуулъя. Энэ маань болохоор энэ өгнүүдэд маань зөвхөн нэг л форм гэж байдаг. Олон тоо, singular, plural гэж олон төрлийн тийм юу байхгүй. Форм байхгүй, хэлбэр байхгүй, зөвхөн нэг хэлбэртэй байдаг. Энэ ихэвчлэн одоо plural ч одоо олон тоон дээр бас байдаг юм байна. Нэг сүү гэж байдг учраас зүгээр сүү гэж байдаг учраас нэг л хэлбэр байдаг гэдгийг хэлээд байна. Дараачих нь болохоор article ашиглаж болдоггүй энэ өгнүүд юм. A milk гэж хэлж болохгүй нь ч тийм. 1 liter of milk гэж хэлдэг болохоос a milk гэж хэлж болохгүй. An гэж хэлж болохгүй. Article ашигладаг гэдгийг түрмийг та бүхэн маань санаад аваарай. Дараагийнх нь болохоор миний зөндөө олон сая давтаж хэлсэн 1 2 гэд тэр түүнүүдийг тоогоор бас хэмжиж болохгүй юм байна шүү. За энэ uncountable буюу одоо нэг тоолж болтгүй нэр өгнүүдийг өөрийнхоороо одоо тайлбарлах гэж маш их хичээлээ. Та бүхэн маань ойлгосон баг гэсэн ойлгосон баг гэж найдаж байна. Ерөнхий зүйлийг ингээд нэг сонсчихсан байхад илүүтэхгүй шүү дээ. Тэгээд үүнийг яран дээрээ ашиглаад яг л тэрийг нэг байгаагаар нь хүлээж аваарай. Олон тоонд юм уу нэг тоонд хувирахгүйгээр төгсгөлийн ч гэсэнтэй анхаарч ашиглаж ярьж хэлж бичиж байгаарай гэдгийг сануулмаар байна. Хамгийн сүүлд бас хэлж хамгийн сүүлд хичээлээ дуусгахаас өмнө давтаж хэлэх юмнууд маань гэх юм бол information буюу мэдээлэл, advice буюу зөвлөгөө, тоног төхөөрөмж буюу equipment, news буюу мэдээлэл тий. Энэ өгнүүд маань бүгдээрээ бас тоологддоггүй өгнүүдэд орд юм шүү гэдгийг би бас хэлмээр байна. Зөндөө олон өгнүүд байгаа. Гэхдээ бидний хөвчлэн энгийн хэрэгэлт өгнүүдийг та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар хэлж өгье. За, миний хичээлийг тулан сууж, таалан сойрсон та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр илүү сонирхолтой, өөрөө ч гэсэн сайн сурж агаад илүү сонирхолтой, хэрэгтэй аль болох хэрэг болох дүрмүүдийг, бас өгнүүдийг, өгүүлбэрүүдийг, өөрийнхөө сурсан мэдсэн соёлын ялгаа нарыг та бүхэндээ дараагийнхаа хичээлдээр танилцуулах болно. Тийм учраас миний YouTube хуудсанд subscribe хийгээрэй, лайк дараарай гэж уриалмаар байна. Дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Баяртай.